сайн байна уу? За сайхан зүсэж байна уу? Оо тавлаг сайн явж ирлээ. Ажил төрөлтөнд тавлаг. За сайн байна уу та? Сайн байна уу? Оо тавлаг сайн явж байна. Сайхан зүсэж байна уу? Сайн байна уу? Сайхан зүсэж байна уу? За сайн байна уу та? За зуншлаг сайхан уу та бүгд? За. Тахан гандуул байна тий. Аа. За та хэд маань сайн явж ирсэн үү? Оо тавлаг за сайн байна уу? За сайн байна уу? Сайхан зүсэж байна уу? За сайн байна уу? Тавлаг сайхан зүсэж байна уу? За баярлалаа. За тэгээд мөх хөх тэнгэрийнхээ өнгөтэй хадгаа барьж мөнгөн аягандаа сайхан цүүгэн шилэлэгдэг үндэсний ястан болгонд өөрөөрөө сайхан ёс байдаг. Эсгийн туурхтан нэвтрүүлгийг огтон хүлээн авч сум орнуудынхаа өв соёл үг түүхийг хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор эднийг ухтаж хүлээж авсанд та бүхэнд талагч байна. За. Яа. За тэ баяа ханга уулуусан сайхан ивэж болтдог бай. Ард түмний буйн ариун байх. Хураа. Баяа ханга уулуусан. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Сайн байна уу та? Сайн явж байна уу? Сайн явж сайхан тусч байна уу та? Манай хамгийн газар олон нийтийн байсаар шийдэг. Оо за. Харасхан гэж хүн байгаа. Тэгээ энэ хүн маань бас одоо ардын яв ястан те. Домброо сайхан тоглолч, дууд уулч. Бүгд ихч. Тэгээд ардын яв. Олон жил одоо тээж явж байгаа хүмүүс шүү дээ. Харин тий. Зөв. За тэгээд манай ард түмэндээ та нарыг одоо өгтөж энэ хүн маань бас нэг нутгийн ая барина. Оо зөв. За баярлалаа. Сэнги толы халамыз, дэнги толы даламыз, абсын тату асын ол, берекелі арамыз. Дайын сынды көлім бар, емшек асу белім бар, қалың аңның ортасы, жаматыдай жерім бар. Келсең сақсай торғынға, кенелесің арғынға, күміс күлкі әсемен ұқсар бейне болдылған. Көкілемдей қорағым, алға жайлы торағым, күлкісіндей бикештің сылдыра баққан бұлағым. Балық тулап көлімде, қоғышулап жерімде, енді аламыз жайқалып, толды бүгін егінге. Су орманы жетілді, арқар құлжа секірді, қалың құстың дауысы, симфон сазы секілді. Келсең сақсай торғынға, келелесің арғынға, күміс күлкі әсемен ұқсар бейне бұлбұлға. Көкілемдей қорағым, алға жайлы торағы, күлкісіндей бикештің сылдыра баққан бұлағы. Келсең сақсай торғынға, келелесің арғынға, күміс күлкі әсемен ұқсар бейне бұлбұлға. Энэ ерхий орууга жахан ингээл дараад тавиад. А ингээд. Тэ. Болж гэнэ. Болдгоо яа тий. Ач болж штэ. За ингээд. Тий. Энийг сурахт нэг
За баярлалаа. За Одоо баярлалаа. тэгэл яг таны зааснаар ч л тэгэл тоглоод яваад байна да. За. Танд ч бас ажлын амжилт гэсэн яа. Баярлалаа. Тэгээд Монголынхаа нийт ард түмэндээ энэ сайхан алтан сайхан нурууныхаа өөртөөс өөрийн энэ сайхан язгуур урлагаа Монголынхаа ард түмнийхээ мэлмийн соныг сайхан одоо мэлаасанд таньда талархч байна. Таны уран бүтээл үеийн үедээ бүр хойштой мөнхөд сайхан үлдэх болгоо. Мөнхөг тэнгэр сайхан ивэж болтугай. Хоёрол батаршилтхай. За баярлалаа. Ухай. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Томынхаа наадмыг үзэх гэж болон гадны улс орны аялагч нар бас энэ наадмыг үзэх бас их ирдэг болсон байх шүү. Тийм. Ер нь энэ ковидын дараа бол дотоодын аялал жуулчлал бол маш сайн хөгжиж байна. Дотоодын аялагчд бол ер нь манай баруун зүг рүүгээ тэр дундаа энэ манай Баян-Улгийн аймгийн газар нутгийг үзэхээр, өв соёлыг үзэхээр те маш ихээр явж байна. Тэгээ манай Сагсаасун маань өөрөө аймгийн төвдөө их ойрхон. Тэгээд аймгийн төвд ойрхон мөртлөө газар нь ингэж одоо аймгийн төвөөс 25. Тэгээ аймгийн одоо сумын төвөөс ингээд уртаашаа бүр сунаж тогтсон газар нутаг нь бүр ингээд хятадын хил хүртэл ингээд тулж очдөг. Тэгээ уртлаараа хилтэй залгаа юм биш үү? Тий, хятадын хилтэй шууд хил залгадаг юм. Бас давуу талтай юм сум байгаа. Тэгээ манай Сагсаасун маань газар нутаг нь их өвөрмс бас юм уулархаг. Тийм бэ тий. Тэгээ байгалийн одоо тогтц сайтай одоо ийм гоё өндөр хайрхан энэ Цэнгэл хайрхан гэдэг 3800 метрийн өндөртэй ийм сайхан хайрхан байгаа. Тэгээ энэ хайрхан бол одоо манай Сагсаасумын газар нутгийн одоо хамгийн өндөр хайрхны наадлын хэсэг нь орж тий наадлын хэсгээр ороод нөгөө талдаа болохоор нөгөө талдаа улаан хос цэнгэл болоо явчихна. Гурван сум тий. Гурван сумын зүгээр нь зааг дарлал нь бас тийм шүү дээ. Манай сумын нутаг бол одоо энэ цэнгэл хайрхны урд хэсгээс ингээд Алтай сум руугаа одоо ингээд шалгар ёолт гээд яваад тэгээ цаашаагаа ингээд сонгонд ямаа тэгээд Даянгийн бомт хүртэл явна да. Тэгээ манай цаг үедээ тэгэл одоо мөнхийн сайхан цастаа. Тэг яг энэ үрэл ингэ байж байдаг тий. Тэгээ өвдийг бас давхар хараа биш тийм биш үү? Онцлог юм. Тийм тий. Ер нь мөнх цастаа ингээд одоо энэ уулын арлуугаа ингэ очихоор бас сайхан одоо аршаан байдаг. Тэгээ манай Сагсаасумын 4 болон 7 дугаар багийн малчин иргэд маань одоо үндсэндээ энэ одоо ингэ цэнгэл хайрхны биелэрээ ингэ урагшаа цусдаг юм сайхан. Тэгээд манай Сагсаасумд бол ер нь одоо эдийн засаг юу вэ гэж ярих юм бол мэдээж одоо уламжлалт мал аж ахуй байна тий. Олон жил ингээд энэ сайхан хөгжүүлж ирсэн тий мал аж ахуйга тулгуурлана. Дээрээс нь одоо манайхан ингээд аялал жуулчлалыг бас ингээд тэргүүлэх салбар болгож байгаа. Яг тэгэхээр манай Сагсаасумын нутаг нь өөрөө байгалийн үзэсгэлэнтэй гол, нуур, уул гэдэг ийм сайхан товчтой газар учраас манайхаар одоо ингээд гадаад дотоодын аялагчд ихээр ирэх. Дээрээс нь одоо ингээ өв соёлоо сайхан хадрал завчулдсан манай Сагсаасумд бол ер нь аймгийн хэмжээний бүрэгчдийн бараг 50-аас дээш хувь нь ингээ байх жишээ нь. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар сая Сагсаасумаас гараад наашаа явдаа шүү дээ тий. За бид нар аймгийн төвөөсөө нэг 70-аад явсан. Тэгээ 70 орчим явсан байгаа. Сумын төвөөсөө нэг 50. Тэг ингээ явчихж байгаа. За энэ ер нь бол яг аялал жуулчлалд одоо бас байснараа хөгжүүлснээрээ тухайн өв соёл бас жоохон дэлгэрдэг юм шиг би анзаарч байна. Ягаад гэвэл тэр хүн өнөөдөр ийм шүлгээр хийцэв чинь дараа нь дахиад аялал жуулчлалд ирэхээр нөгөө бас дахиад нөгөө чинь гоё юм сийлэх гээл одоо мэрийн шүү дээ хөдөлмөрлөн шүү дээ тий. Бас нэг түүхээс эргэх. Тэгэхээр нөгөө хэрвээ аялал жуулчлалд одоо байхгүй бол хүн чинь нөгөө л урлах юм байхгүй одоо тийм ээ үзүүлэх юм байхгүй нөгөө сэтгэх оюун ухаан бас жоох ингээд нөгөө юугаараас ингээд нөгөө алагдаад шүү дээ мартагдаад. Тэгэхээр аялал жуулчлал байснараа хүн чинь гоё сайхан юмыг уурлах мэдээж юмаа л одоо гоё уурлаж борлуулна. Тэрүүгээр одоо малчид маань одоо бас нэг өвс хижээлэндээ за сумын ард иргэд маань энүүгээр одоо орлого юугаа орлоод хүний амьдралд бас нөлөөлөө сумын бас нэг эдийн засгийн бас нэг тулгуур болоод нөгөө талдаа сая таны яд юм мал аж ахуй гэдэг. Давхараас нөгөө данс нэг бас нэг юм газар тарилан бас байгаад байна тий. Тэрийгээ бас нөхөнс ногоон дээргүүлээ. За ингээд их олон онцлогуд бас. Тэгээ ер нь аялал жуулчлал хөгжснээр бол мэдээж орон нутгийн эдийн засагт бол шууд нөлөөлнө л тий. Тэр дундаа ингээд малчтын одоо амжиргаа өрхийн орлогыг багчсан гэ нэмэгдүүлэхэд бол одоо шууд нөлөөлж байгаа. Яг тэгэхээр одоо жишээ нь одоо энэ цэнгэл хайрханд бол маш олон компаниуд ингээд морин аялал хийдэг жишээ нь тий. Одоо цэнгэл хайрханаас эхлээд хотон оргон нуур цаашаа галтай 5 бүгд хүртэл ингээд мориор аялал. Тэгэхээр одоо тэр компани болгоно өөрийн гэсэн морь байхгүй тий.
Тэд нар ингээд орнотгоосаа ирээд малчтаасаа мөрөө төрөөслөд авчин тэмээгээ төрөөсөж тий. А дээрээс нь одоо ингээд нэг бүргэдтэй айд очлоо гэхэд бас зүгээр очихгүй тийм ээ. Одоо бүргэдтэй айд очиод ингээд бүргэдээ үзэн тэр бүргэдийг яаж одоо ан хийх үү, яаж сургах уу, тэр бүх мэдээллийг авсныхаа төлөө бас мэдээж ингээд хэдэн төгрөг төлнө. Дээрээс нь одоо саяны одоо таны яриад байгаа гар урлал гэдэг маань бас их хөгждөг юм байна лээ. Энийг дагаад. Одоо нөгөө өнөөдөр нэг юм эсвэл маргааш нь дараа жил. Тий, яг тийм тий. Тэгээ нөгөө манай сагсаасум өөрийн уурлаа. Тэгээ манай сагсаасум маань өөрөө ингээд жилд нэг удаа бүргэдийн баяр хийдэг. Тэгээ энэ баяраараа бол бас нөгөө хүмүүс үндэсний говсаа илүү одоо гоё болгож өмсөж чинь. Одоо дээр үед манайх нэг гоё юм морины тоноглолтой байсан байгаа. Одоо нөгөө мөнгөн хазаар, мөнгөн эмэйл гэдэг. Тэрийгэ буцаагаас сэргээж, тэрийгэ сайхан ингээд төрөлжүүлж, улам баяжуулж ингээд хэрэгжилж, хувцсгунаараа гоёж. Дээрээс нь одоо энэ гар урал гэдэг юм бас их хөгждөг юм байна лээ. Энэ жил одоо нэг өв тээгч хүмүүс шүү дээ. Яг тэднээс учир утгагүй шийдвэр байхгүй шүү дээ. Утга учиртай юм байгаа. Бэлэгдэлтэй юмнууд одоо түүхээс ирээсэн, тэгэхээр гугалцсан бэлэгдүүд явж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл малын одоо ноос ноолуур тий. Эсхий хийж, эсхийгээрээ одоо нэг ширдэг хийгээд тэрийг буцаагаад боржуулжтай борлуулж зарах ч юм уу тий. Тэгэхээр тэр нь мэдээж одоо хөдөөний айл одоо нүүхэд бас одоо нөгөө мөнгө төгрөгийн үргэлж хэрэгцээ гарна одоо өвөл ингээ үүстэйжэл гэдэг тий. Тэгэхээр ингээ багч гэсэн одоо өрхийн орлогыг бол дэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний бас нэг баримталж байгаа бодлого маань ер нь одоо ингээ малай жахуул угаасаа явдгаараа явна. Тэгэхээр бид нар ингээд энэ сайхан одоо өс соёл, энэ сайхан одоо газар нутаг уул усаа түшиглэж тийм ээ. Ингээ байгалийн сайхан эко аялал жуулчлалыг бас хөгжүүлье, боломжийг бий болгоё гэдэг ингэж байгаа. За баярлалаа. Тэгээ сайхан аялал өргөжлүүлье. Баярлалаа. Сайхан яриад тэгээд энэ сайхан нутгийнхаа энэ 4-8 зүгт ямар сайхан байгаль оршиж байдаг, ямар дахуу соёл мал аж ахуйн одоо байдаг тий. Энийгээ сайхан үзүүлэхээр бас эсхий тууртны төлөвлөлтөөс хамтран ажиллаж байгаад нас их талархж байна. Баярлалаа. Энэ бол одоо хүн болгон сайхан өв соёлынхаа төлөө сайхан явдаг байгаасаа, сурчилдаг байгаасаа, сурчлах нь бол одоо хүн болгоны одоо үүрэг шүү дээ. Дараагийн үед одоо ингээд бидэрт өвөг дээсүүд нь үлдээж ирсэн бол одоо бидний үүрэг юу вэ гэвэл бид нар энэ өв соёл заншлаа мөн адил одоо эцэг өвгдийнхаа тэр зааж одоо сургасныхаа дагуу залуу үедээ хойч үедээ үлдээж явах нь энэ бол одоо үүрэг юм аа. Тэгээд одоо хэдүүл ямар маршрутраа яаж явах вэ тэр одоо ер нь бид нар ингээ араар явах юм аа. Тэгнь. Одоо ингээ бид нар Дайнуур руу чиглээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр би сая энэ талыг бас ингээд давхар үзүүлээд явчих гээд ягаад тэгэхээр эн чинь бас нөгөө яг нэг маршрутаар яваад байгаа юм шүү дээ. Заавал одоо нэг үзэх ёстой нэг гоё газар байхгүй. Ингэж айдууд их одоо гоё төвлөрөлийг үзнэ. Түрүүн би хэлсэн нөгөө морин аялал дээрээс нь одоо бүргэдтэй аялууд их байдгийг наваар. Тэгэхээр бүргэдтэй аялж очлох одоо хөдөө малчин аялын аж амьдралыг та танилцах тий. Тэр нь одоо энэ Цэнгэл гарах нуруу авирий гэсэн хүмүүс бас байдаг. Одоо ингээ мөсөөрөө сайхан ингээд авиралт хийх хүмүүс байдаг тий. Тэгэхээр одоо бид нар одоо хоёр зам байна. Нэг бол бид нар энүүгээр ингээ уруудаад шууд Дайнуур руу явж бол эсвэл бид нар ингээ доошоо ингээ буугаад дахиад тэр Цэнгэл гарахнд өшөө жоохон ойртож жагаад 10 гар тал руугаа ингээ талдуулах гэж байгаа. Талдуулга руугаа ингээ буугаад тэгээ цаашаа ингээ энэ Цэнгэл гарахны араар Дайнуур руугаа явж байна. Дайнуур одоо эндээс хэдэг хэлбэл үү? Дайнуур эндээс одоо нэг 40. За ингээ замдаа сайхан явж байна. За тэгээ. За. Хар нууран дээр ирсэн байна. За хар нуур бол сүмийн төвөөсөө нэг 100 орчим километр. За энэ дээр одоо манай бас Сагсаа сүмийн 4-р багийн малчин айл их болот гэдэг айлд ирсэн байна. Энэ хүн маань 70 гарсан хөгшин хүн байгаа. Малчин тэгээд өөрөө бас бүргэд барьдаг юм сайхан. Тэгээ бүргэдээр олон жил ан хийж байгаа юм хүн байгаа.
Бүрэгдээ сургаал. Тийм тий. Бүргэд сургадаг. Тэгээд нэг хүүгээ бас бүргчин болгож байгаа ийм уянтаа сайхан хөгшин байгаа. Тэгээд Бекболот хөгшин маань энэ юу Цингэл сумын 100 жилийн үед бас морь үйдэх хүн байгаа. Тэгээ морь оролдуулах гэж доошоо явцсан байна өнөө өглөө. Тий. Энэ хүн бол Бекболот хөгшний самгал Мария гэж хүн байгаа. Тэгээ манай Саксай сумын 4-р баг. За энэ хар нуурын эрэг дагуу зусж байгаа айлууд бол зарим нь улаан хусын айлууд, зарим нь манай Саксай сумын айлууд. За газар нутгийн хувьд бол энэ улаан хус сум руу орно. Цуслангийн хэсэг юу ах шиг байна тий? Ер нь цуслангийн хэсэг тий. Үйлдэл бол цас их ордог. Заримдаа энэ хожирт булгийн даваа гэдээ одоо бид нар одоо явж байгаа давна. Тэндээ байнгын нөгөө замгүүрийн замын ангийнх нь намар 11-р сарын сүүлээс эхлээд 4 сар хүртэл ингэ байдаг. Ингээ замаа цэвэрлээд ингэ байж янзлаад байж байдаг. Ер нь цас их орно. Одоо ингээ саяны бид нар явж ирсэн зам маань үндсэндээ бол хаагдчихна. Тэгээ мөсгөл төхөөрөө бид нар энэ хар нуурын дээгүүр мөсөөр явчихдаг. Мөсөн дээгүүр. Хар нуур нь одоо загас та юу? Хар нуур загасгүй. Загасгүй. Ер нь энэ хар нуур маань ер нь одоо дээрээс одоо их авж байгаа юм уу цутгаж байгаа юм ер нь бол ингээд өөрөө ер нь бол энэ сэвдэг тэгээд нөгөө цас мөсний усаралт хийжигдэж байгаа ийм нуур. Тэрнээс биш том гол бол цутгахгүй тий. энэ дээр тогтсон. Тий, энэ дээр тогтсон тий. Одоо бид нар чинь далаа төвшингөөс одоо хэр өндөр дээр байна. Энэ чи бидний урд нь 2300 лөө 500 тий, ер нь 2200-300-аас дээш л байна. Тий. Нэлээд өндөр. Одоо ингээ айлууд маань тий айлууд маань одоо энэ дээр 8 сарын 25-ны хүртэл энд байж агаад тэгээд 8 сарын 25-наас хойш доошоогоо тэр Саксай голын хөвөөрөөгөө буучдаг намарч байна. Одоо тэгээд энэ одоо Дайн нуур руу явахдаа энүүгээрээ явбал хар нуураа үзэл энд чинь тэгэл олон усны шувууд бас байна тийм ээ. Тэгээд бас энэ дээр нөө бүргэд сургах талаас нь сайхан үзэл тэгэл одоо бас аялын маань бас нэг жимийн одоо энүүгээр юм тийм ээ. Тэгээд бодох нь тийм ээ. Зөв. Бүрдийг ингээд сурахтаа ер нь хэдэн жил одоо бас байлгаж байгаа хангаад нь тавьдаг. Энэ бас нэг хугацааны байга тий. Бага тий. За бүрдийг бол ер нь нөгөө дэгдэхэ байхад нь голдуу нөгөө үүрнээс аваад байгаа шүү дээ. Үүрнээс аваад тэгээд тэжээгээд биедэн дасгаад тэгээд ингээд сургаад ан хийдэг болгож байгаа. Тэгэхээр нэг бүрдийг бол ер нь үндсэндээ нэг 7-8 жил ингээд бариад тэгээ буцаагаад ингээд байгаль тавьдаг. Энэ бүргэд ирдэг юм болов уу? буцаж ирдэг тохиолдол байдаг гинэ. Тэ ер нь байдаг гэсэн. Тэ энэ ингэдэг юм байна лээ. Бүргэдийг тавихтаа бас нөгөө хамаагүй гөвөл эсвэл ингээд намар энэ төр бол тавихгүй. Тэгээ бүргэдийг байгальд нь тавихад бүр тэр ёс жайг байдаг. Бас ингээ хавар одоо тарваг зурам ингээд хичээнээсээ гараад одоо илэг болж ирнэ шүү дээ тийм ээ. Тэр үед нь өлсөхгүй тул. Тэгээ өлсөхгүй тул тэр үед нь нэг одоо хойно эсвэл нэг юм ямаа гаргаад тэрийг одоо гэдсийн задлаад тэрнтэйгээ цуг ингээд уул нэлээд хол газар ингээ уулын орой дээр очиад бүргэдийг тавьдаг. Тэгэхээр нөгөө хэдэн өдөр тэр бүргэд маань тэр тавьсан одоо малын махыг идэж тэр хавьдаа ингээд дасч байж байгаа. Тэгээ аажмаар ингээд тарваг одоо зурм юу байдаг те тэрийгээ өөрөө ингээд барьж идээд буцаагаад байгальдаа дасах ёстой. Тэгэхгүй нэг хүндэлдэг байх нь шүү дээ. Нэг талаараа хүндлэл нөгөө талаараа одоо сайхан амьдралаа тий бүрдийн хангаа амьднаар бас сайхан бас буйны хүүхдэл явдлангуудаа буцаагаад хангаад явахдаа одоо бас нэг хон ямаа бас сайхан гаргаж за мэдээж одоо тэндээ хоолж байгаа нөгөө тарваг зурмыг гарсан үйл тавьчих нэг тий одоо өвлийн хүүдэн бас тавих ч бас хэцүү тий. Тэгээ өвлийн хүүдэн тавихаар ч одоо ан илбэг биш. Тэгэхээр нөгөө тижээвэр байсан шувуу маань буцаагаад нөгөө байгаль руугаа дасан зогсож чадахгүй шүү дээ. Тэгээ огцом өөрчлөж чадахгүй. Тийм учраас нөгөө хаврын цагт тавьдаг тийм боломжтой байна. Нөгөө талаараа энэ бүргэд ан хийдэг бүргэд бол ийм бүргэд. Тийм ээ. Ийм бүргэд. Оо тийм үү. Тий одоо бүргэдийн эр юм байна шүү дээ тий. Эр бүргэд нь биеэрээ жижиг байт юм байна. Ер нь одоо ингээ байгаль дээр энэ өндөг гаргаад одоо өндөгөө ингээд бойжуулаад ингээд өсгөхөд голдуу нөгөө эр бүргэд нь үүрээ сахидаг юм. Тэгээ үүрээ сахиж
ийм бүргэд нь явж одоо ан хийгээд одоо юу байдаг те? Одоо тарваг зурам бүр одоо янгир яманы нэг ирбүнээр одоо гэрээ тий ишгийг хүртэл ингээ барьж авчираад одоо дэгдэхийг тижээдэг байхгүй. Тэгэхээр ч нөгөө ийм бүргэд нь илүү одоо хурц анчин байдаг. Тэгэхээр одоо нөгөө тий тэгээ нөгөө казак бүргэдчин маань бүргэдээ буцаага тавьж байгаа байдал нь одоо энэ бүргэд чинь буцаад одоо үржих ёстой тийм ээ. Бас одоо байгалийн замаар бас ингээд үржих ёстой, өөр удмаа үлдээх ёстой гэдэг ийм философи бас энэ дээр байгаад байдаг. Тэгэхээр хугацаанд одоо хэдэн жилийн бүргэдийг хийж одоо ингээд тий байлах вэ гэдэг бас хугацаатай юм байна. Буцаага тавихтаа бас ёс яягтай юм байна. Тий. Энэ бүргэдийг одоо тэгээд аваад сургана гэдэг энэ одоо жигүүртийн шуутай одоо тэр бүргэд сургаж байгаа хүмүүсийн тэр нэг бас ур чадвар байна да тий. Бараг энэ тэр одоо хүн биш шүү дээ ч бас хэл нэвтрэх тэр аим шууны тэр дотоод юмыг бас уншиж одоо тий сургах гэж ер нь бүргэд сургадаг хүний бас нэг цаанаа тийм бас нэг чадвар байдаг байх тийм байлгүй яах вэ? Ер нь манай сагсаа суманд одоо хичнээн нийт одоо юм бүргэд одоо сурагч бүр сурагч гэж явах үү тий. Одоо орчин үеийн хэллэгээр тэгж болно. Тэгэхээр бүргэд чинь тийм ээ. Бүргэд чинь гэдэг нь илүү хичнээн бүргэд одоо байдаг. Ер нь аймгийн хэмжээнд бол нэг 200 гаруй одоо бүргэдчин байдаг гэсэн тийм. Үүнээс одоо яг аль сум одоо голцоо яг юм. Тий. Тэгээ манай тэр дундаа бол манай сагсаа сум хамгийн бүргэдчин ихтэй сум. Манай сагсаа суманд бол одоо бараг 70-80-аад бүргэдчин байдаг. Тий. Энэ бүргэдийн наадам чинь хэзээ болдог вэ? За бүргэдийн наадам жилдний 2 удаа болно. 9 сард нэг болно. 10 сарын эхээр 10 сарын эхний 7 хоногийн хагас бүтэн цайнд болдог. Тэр нь одоо хамгийн том бүргэдийн баяр. За нөгөө талаар бас нэг жуулчны компаниуд бас нийлж одоо энэ тэнд бүргэдийн баярыг бол зохион байгуулна. Жишээлбэл манай сагсаа сумын дээр 9 сарын дундуур 9 сарын 17-18-нд жил болгон бүргэдийн баяр хийж байгаа. За энэ маань бас нөгөө бүргэдчдийг илүү одоо сонирхолтой болгох, бас илүү одоо өөрсдөө хөгжүүлэх, одоо имэйл хазаараа бэлдэх тэр бүргэдчдийн одоо тоног л юу байдаг те одоо хувцас хунараас ахуулаад бас одоо нэг нэгнээсээ суралцаж бас бүргэдийг одоо сурах чадварыг сурах гэх мэт тал дээр бол бас нөлөөлж байгаа гэж бодож байгаа тий. Энийг ядагаад одоо маш олон одоо гадаад дотоодын бас нэг аялагч нар бас энэ бүргэдийн тухай бас нэг танилцуулж үзэх гэж их олон хүмүүс юм. Тэгэл байхгүй тий. Ер нь Тэнгэрийн шуу жигүүрт шүү тий. Тэнгэрийн жигүүртнийг одоо ингээ гартаа гаршуулж энийг одоо хүний ойроос одоо харна гэдэг юм. Хүний бид дасгах гэдэг бол бас том хөдөлмөр, нөгөө талаараа бас том одоо авьяа чадвар гэдэг юм уу тий. Тэгэхээр энийг үзэх гэж бас маш олон гадаад дотоодын жуулчд ирдэг. Өнгөрсөн жил энэ Баян-Улгийн аймагт үндсэндээ хэд хэдэн ийм бүргэдийн холбоо байдаг. Бүргэдчдийн холбоо. За тийм. Одоо жишээ манай сагсаа суманд бол тас түлэк гэдэг бүргэдчдийн холбоо байна. За Сармын бүргэдийн холбоо гэж байна. Монголын бүргэдчдийн холбоо гэж байна. Хамгийн сүүлд нь байгуулагдсан казак шуулгын холбоо гэж байна. За миний хувьд бол би энэ казак шуулгын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээ бид нар хамгийн гол нь энэ казак шуулгын холбоо гэд яагаад байгуулсан бэ гэхээр бас энэ сайхан өв соёлоо улам их одоо бусдад таниулъя, сурталчлая, олон улсад зөв замаар нь ингээ гаргая гэж бодоод одоо энэ холбоог байгуулсан. Тэгээд өнгөрсөн жил бид нар энэ холбоогоор дамжуулж гадны янз бүрийн хөрөнгө оруулагч төслийн байгууллагуудад хандаж хөрөнгө босгосон байна. Тэгээд энэ хөрөнгөөрөө бид нар юу хийсэн бэ гэхээр аймгийн төв дээр бүргэдчдийн соёлын ордон нэг бол байгуулсан тий том эсхий гэр шиг. Та одоо зав гаргаад бас үлгээд очиод үзчихвэл зүгээр л газар байгаа тий. Тэгээд тэн дээр юу байгаа вэ гэхээр бид нар одоо нэг бүргэдийн бүх тоноглолууд одоо бүргэдчин одоо юу хэрэгэлдэг тий тэр бүх зүйлийг тэндээ тавь. Энэ Тэнгэрийн жигүүртийн шуудтай бол маш одоо бас юм хүндэлж бас сайхан харьцаж цаана юм бас их нарийн их ёс бас явагдсан юм байна тий. Тэгэхээр нөгөө манай казак шуулгын холбооны бүргэдчдийн соёлын ордон маань тэр бүх одоо сайхан авч үлдэх тэрийн тэндээ хадгалж бас одоо зарим хүмүүс одоо ингээд аймгийн төвөөсөө буцах юм асуудал гардаг тийм ээ. Одоо тэр болгон заримдаа хөдөө айлаар очих
боломжгүй цаг мэдхгүй ч тий цаг зав нь гарахгүй ч юм уу тийм үед манай төвөөр ингэж очлуул тэндээсээ одоо бүрэг дээр ан хийх өв соёлын талаар мэдээллийг бол бүрэн аваад гарна. Тэгээ бас нэг зүйлийг тавхандаа хуваалцахад энэ жил энэ Америкийн Time гэж сэтгүүл жил болгоны одоо жуулчид заавал зорин очих ёстой 100 газрыг тодорхойлдог юм байна лээ. Тэгэхээр манай тэр бүргэжлийн соёлын ордон маань 100 энэ 2025 оны заавал очиж үзэх ёстой 100 газрын нэгээр бол тодорсон. Тэгээ тэр нь одоо зөвхөн манай одоо бүргэжт биш, зөвхөн манай Баян-Улгийн аймаг биш. Монгол орны бас аялал жуулчлал, Монгол орныг дэлхийд таниулж байгаа, сурталчилж байгаа ийм том одоо хэмжээ болж байгаа. Эсхий дүүргтэн үзүүлж байна. За сайн байна уу та? За сайн байна. Сайн авсгааж байна уу та? Оо тавлаг. Сайхан дуусах Оо байна уу? сайхан. Таны ажил төрөл тавлаг байна. Тавлаг. За сайн явж байна. Оо За бидний аялал одоо үргэлжлээд байна шүү дээ. Тэгээ сайхан. яваал. Яваад. Одоо энэ манай сагсаа сумын бас завхар гарчлаа шүү дээ. Тэглээ. Хятад хэл. За бид нэр эсхий туурт нэвтрүүлгээр Монголоо тавиараад. Маш олон ч цуврал нэвтрүүлгийг одоо үзэгч хүмүүндээ бас хүргэж байна. Түүнийхээ сайхан буйнаар л. Тэгээд бас Монгол улсынхаа бас нэг сайхан алтан баганд бас нэг сайхан аж авах гэж бас зорж ирж байна. За. Тэгээд бас гол дөрмийн дагуу бас болдгийм болов гэж бас танаас бас нэг асуух гэж байна. За болдгоо яах вэ? За болдгоо яах вэ? Насагшаа сувь бас засаг дармаар гэдэг бид бас завчиж сумор мөтгийнхаа бас байгалийн түүх сахад руугаар бас нэг сайхан танилцж сайхан явж байгаа гэдэг сайхан. За үүний өмнө одоо би өөрийгөө танилцуулсан дэр баг. Намайг Хошууш Телехбэргийн гэдэг Хэлхан болох байгууллага 165 дугаар ангийн шалганы хөлийн бомбын аюулгүй байдал шалганы нэвтрүүлэг албаны ахлах ажилтан мэргэжлэр одоо ажиллаж байгаа. Ам бол зургуулаа. Одоо таагээд одоо манай хөлийн автсан хөлийн даян бомб дээр ирчээд байна. Одоо ингээд ийшээ гарах юм бол одоо хөлийн сүлдэт баг нь 17 дугаар тэмдэг байгаа. Энэ сүлдэт баг нь маань зөвхөн энэ бомбтуудаа хэдтийн талд бомбтуудаа газрууд байдаг. Бусад багнууд маань бас байгаа л да. Тий. Одоо энэ үг эндээс ч одоо ингээд ямар одоо хот руу орсон. Одоо Шинжаан уйгур өөртөө засах орны Алтай аймаг. Тий, Алтай аймаг гэж байгаа. Алтай аймагаас наашаа тэгээд 120 км Хами гээд юу байгаа. Зөв багийн төв байгаа. Тий. Багийн төв нь байгаа. Тэрнээс наашаа тэгээд Хуншанзуу бомб тэгээд хиттийн талын одоо манай дээр хилж байгаа одоо манай ард иргэд очиж тэн дээр худлаа 8 арилж байгаа хийдэг. Малчид маань одоо хадлагын үед хадлагынхаа бэлтгэлээ хангадаг. Тиймэр ажил үүдэг тэндээс амжуулаад авчирдаг. Худлаа 8-аагаа бас худлаа 8-аагаа бас арилж яадаг. Удирдлагын чанартай гэж сонсон тийм. Энэ манай ямар сард одоо ийшээ ингэж нэвтэж гарч тийм. Тий, манай хөлийн даян бомбд маань төр ажиллагаатай бомбд гэж явдаг. Төр ажиллагаатай бомб зэн дотроо 6 сарын 1-ээс 9 сарын 25 хүртэл ажиллагаатай. Тий. Тэрнээс хойш дахиад хаагдаад эргэжлийн 6 сарын 1-ээс дахиад 9 сарын 25 хүртэл нэг ажиллаа. Тий. 90-ээс энэ хугацаанд л тий, өвөл бол яг манай байгаль орны нэг сас их ундаг болохоор явах боломжгүй зам хаагдана. Тэгээд одоо тийм шалтгаанаар болоод яг тэгж хоёр улсын засгийн газрын гэрээн дээр тэгж заасан. Тэгээ одоо энэ ч нөгөө бомбын сэргэлтийн засгийн газрын бомбын сэргэлтийн бодлогын хүрээнд тийм ээ бас ажлууд бол хийгдэж байгаа. Өнөөдөр бид нар нөгөө сагсаа сумын төв дээр нөгөө зам маань одоо тийм сагсаа сумын төв дээр нэг зам эхэлж ирсэн хөрс хуулт өнөөдөр дөнгөж эхэлж байхад бид таарад ингээд бас ингээд бичлэг хийгээд авсан шүү дээ. Тэр зам маань үндсэндээ явсаар байгаад энд хүрэх ёстой. Хажуугаар гараад. Тий. Одоо баянгийн нуурын хажуугаар тэр харчлуудын гүүрийн наадлын гүүрээр гараад тэгээ саяны одоо манай сагсаа сумын 6 дугаар багийн төвөөр дайраад эндээ ирж нийлэх ёстой. Тэгээ эндээ нийлснээр энэ бомбт маань цаашд бол удирдлагын чанартай биш байнгын болох юм болж байгаа. Энэ чинь олон улсын чанартай зам болчих юм бол асуудал байхгүй. Энэ чинь өдөр болгон ингэ цэвэрлээд явчихна тий.
Монголын одоо яг зүгээр миний ойлголтоор шүү дээ тийм. Ер нь бол зүүн аймаг замын үд дээр л ер нь ачаал байгаад байдаг. Тий. Ер нь тэгэхээр баруун талд бол одоо бас нэлээд том одоо Боломж бол байна шүү дээ. Энэ бол том боломж. эзэмшгийн ч юм уу их том гарцаа болох юм. Тий. Тэгээд ийшээ гараа яваад Алтай аймаг тийм шинэ зам дагаж одоо ус хөгжнөө. Яг тий. Одоо бүр эдийн засгийн том коридор бий болоод тэр нь одоо ингээд хятад Монгол Оросыг холбосон том ийм одоо эдийн засгийн эргэлт бий болно. Нөгөө талаараа одоо жишээлбэл энэ Шинжааны өөртөө засах орны Алтай аймгийн нутгаар жилд давхардсан тоогоор 30 сая жуулчин явдаг гэж байгаа байхгүй. Тэгээд ч одоо тэр жуулч 30 сая жуулчны ядч нэг 10% наашаа эргүүлэхэд манай энэ нутгаар бол аян жуулчлал хөгжих юм болж байна. Ийшээ ер нь аялагч нар бас ингэ явдаг юм уу? А хэрвээ явбал бас ямар одоо бас хуулбарын дагуу бас явдаг юм. Одоо манай хил хамгаалах байгууллагаас аялагч нар зөвшөөрөл авч явна. Аялагч нар явж болно биш үү? Явж болно. Зөвшөөрөл аваад тэгээ хөлийн бүс зургуулт нэвтрэх зөвшөөрөл аваад тэгээд аялаад яг тухайн газартаа тэгээд байгаад хоноод өнжөөд тэгээ босоо явж болно. Хил хамгаалах газраас нөө шаардлага өгч нь дээ. Тэгээ яг бүр сайхан цэвэрхэн аялаад тухайн ард иргэдийн аялал жуулчлалаар явж байгаа хүмүүсүүдийн тэр ухамсарын асуудал тэгээд дээрээс нь ч бас бид нар сануулгах урьдчилан хийлж гал төмрөөс урьдчилан сэргийлэх гэдэг одоо асуудлуудыг бүгдээрээ бид нар тайлбарлаад хамгийн зөвшөөрлөөр нь бас тусгаж өгж байгаа. За тэгээд 17 дугаар багийн дээр их сайхан айц авчаад анх удаа Монгол улсынхаа багууд айц авах гэж ирж байна. За. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За ингээд төрөөд ирж байна. Тэгээ манай энэ хилийн сүлдэт багны 17 дугаар тэмдэг дээр тагид ирж байна. Манай энэ 17 дугаар багныг 2002 онд шинжлэн ингээд босгосон. Тэ боржуураар хийгээд. Зөв. Тэ. Тэнгэрний тэтгэж дэлхийн талыг дайсан түмэн жилийн баатрын удамтай хаант төрийн Монгол минь үзээ хаан Чингисээс түүхэн мөнхөрсөн хандун хайхна шүтэж тахиж дээд хамаг Монголоо нэгтгэж тунхагласан хаант төрийн дээдсүүд минь үзээ За ингэж сайхан бас айц авдаг бас нэг бас байдаг юм байна. Айлгүй яг Монгол хүн болгоно одоо хилийнх алтан баг. Хилийнхээ алтан баган дээр одоо тэр тусам одоо та хилийн бомбтай газарт ирдэг байдаг сүлдэт багантай. Та айц авлаа. Одоо энэ голын цаана гэж хятад уу? Тэгээ одоо ингээд голын цаана одоо ингээд хитэн хэл орж байгаа. Энэ өсөд хараад үсэ. Хятадын. Одоо энэ аймаг дээр ирсэн байгаа биз дээ. Тэгээ манайх яг хилийн баган дээр ирсэн одоо. Хятадын талаасаа юм уу ингээд нөгөө аялагч нар бас энэгээр явах уу? Шинжаан уйгур Алтай өөртөө засах орн Алтай аймаг дээр
аялал жуулчлалын бас өндөр хөгжсөн байгаа орнууд. Тэ одоо Хорбмон 30 сая тэ тэр давхарсан байгаа 30 сая тэ жуулчид ирээ явж байгаа. Тэр тэгээд одоо хиттийн хилчээд тэ бид нар уулзалт хийгээд явах та бид нарт бас танаа энэ даян бомжийн байнгын ажиллагаатай болох юм уу? Манай аялал тэ байнгын ажиллагаатай болох юм бол бид нар бас ингээд Монголын хэлтэй одоо Алтай Таванбаг, Царгаал, Хотон нур хөрхүрээ тэднийг бас сонирхох сонирх байна тэ аялал жуул тэ ханаас манай энэ Хотуурга нуур шиг том нуур. Энийх хацаа. тэ энийх сад Яг энэ зүгт. Ааха. Тэгээ тэр нь бүр ингээд аялал жуулчлалын бүс болж хөгжсөн. Ааха. Тэндээ бүр ингээд 50 км газар ингээд онгоцны буудалтай. Онгосороо буудаг юм байна. Тэг өдөр болгон шахуу ингээд том оврын автоузаар ингээд байнга хүмүүс ингээд явж идэг. Тэгээд тэг өвөлдөө болохоор тэнд нөгөө цас их ундаг. Одоо энэ хятадын газар нутагч харьцангуй юм дулаан газар тий нөгөө цас их тогтдог. Гэтэл энэ алтайд л тогтдог юм байна. Тэгэхээр энэ тэр алтайд тэр орсон тэр цасыг ашиглаж тэр нөгөө цааны баазууд нь энэ Шинжаан уйгурын Өртөөс хорны алтайд л тэр цааны баазууд нь хөгжсөн байдаг юм байна. Тэгэхээр одоо ингээд үлрэл 4 жилийн 4 үрэл тасралтгүй аялал жуулчлал явж байгаа байхгүй. Өвөл зунгүй. Тэгээ ер нь давхарцсан тоогоор одоо нөгөө хонсон ор хоногийн тоогоор тэр 9 жуулчтай тооцоод байна шүү дээ. Тэгэхээр одоо нэг хүн 3 хонж, нэг хүн 4 хонж, нэг хүн 1 хоноод юм гэхээр давхарцсан тоогоор 30 сая жуулч явдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо саяны энэ зам хэрвээ ингэ дуусах юм бол тэр 30 сая жуулчны ядч нэг 10% наашаа чиглүүлэхэд бол Ер нь бол манай хэд бол аялал жуулчлалаас хөгжиж хоёр талдаа угаас аялал жуулчлалын энэ талаас нуур бас тий хил гараад бас нэг цаанаа сайхан холбоос байгаль том холбоос байгаль байгаль зайтай. тийм байна. байгалаараа холбоотой. Байгалаараа холбоотой. Тэгэхээр бид нар бас одоо худалдаа 8 илүү одоо эрчимжүүлэх тэр худалдаа 8-аагаа бүр ингээд Орос руугаа гаргах тэгэхээр Монгол улс маань дунд нь юм логистик хийх юм том боломж бүр одоо харагдаад байгаа. Нөгөө талаараа аялал жуулчлалаа хөгжүүлэх юм том. Нөгөө талдаа бол юу гэхээр одоо манай шинжээ монголчууд маань баруун Монголынхаа хэлээр бас монголчуудтайгаа бас нэг мэд мэдэх сайхан том гарц гарах нь шүү дээ чинь бас тийм ээ. Эсхий дүүргтэн үзүүлж байна. За эсхий дүүргтэн нэвтрүүлгийг хамтран зохион байгуулсан 5 богд моторсын хамт турамдаас талархж байна гэдэг. За хэдүүлээ хөдлөхөө. За тийм. За